Нэх гоё ярагдчих байгаа. Солонгос хоолттой яагаад ингэж гоё ярагддаг байна тий. Тэгээд одоо миний итгэж байгаа нь болохоор энэ такбар өнөр да дахианаас харвуу. За хай манайхаа дараагийн бэлтгэн татсан байрал. За би одоо болохоор штэ тэгээ Солонгосын амар алдартай Конжон Шижан гэдэг газар ирсэн байхгүй юу. Тэгээ энд болохоор нөө Солонгос хүмүүс ер нь хүмүүсийн аягүй сайн мэддэг нөө Солонгосын алдартай төргөө олнод байдаг штэ. Тэрнийг маш их зардаг газар. Бол ийм их хүнтэй харагдаж байна. Энд аягүй амттай талхны газар байна. Эдний нэрээ Starbucks нь бас аягүй алдартай гэсэн Конжон Шижан дотор байдаг. Вау. Вау. Манайхаа энэ бүр сансыг бодоход амар гоё юм байна. Вау, сүндээ энийг бол сүндээ гэдэг. Энд ихтэй хүн байхгүй юм чинь цоч тийм үү? Чапчек харда бүндэстэй уруул гэсэн үг л дээ. Энэ банш энэ юу ш такбар ш. Үс амар хийсэ чивчд зүчлээ. Энэ яг синси доор суулгаад за энэ одоо би болохоор үдээ ингэж захиасахгүй тэгсэн чинь би буруу үдийг захиалсан юм уу? Би зүгээр л үдээ ингэж нэг өгөрөө гэж хэлсэн чинь юм шүлтээ өгсөн. Мэдгүй байна. Хажууд байгаа нэг ах намайг хараад ингэж юм хомшлог гэдэг юм. Тэ гоё юмтай. Догбуг нэг ихсэн гоё зүс догбуг ийм зөвхөн ширхэлтэй. Харагч нь. Тэгээ миний санснаас ч тэгээ догбугийн ингээд нэг гүц чанаа хамтаж шилжээ. Тэр нь ингээд арай их санс чинь. Догбугийн 3 4 5 6 ширхэл юм байна. 근데 우대니 조심하세요 아무가 있잖아. 와우. 그 바로 이 노래를 듣시 석탄사야 돼요. 이 노래도 인불 햄 처음도 보고 가지고. Энэ ингээ меню ингээ харагдаж байгаа хгүй эцэн чинь менюг нь харсан чинь эдний сүндэгээд нь гараан гэж амар хэдсэн штэ. Энэ нь бол 8000 байна. Гэтэ энэ бол ер нь амар муухай амттай юм санагддаг надад. Манай эмээл тэгдэж штэ энэ солонгосчууд л ингээ гараан гэцээд байдаг монголчууд бол баг хайдгэл гэж хэлдэг штэ. Тэгээ зот нь би хичээлээсээ ингээ хараа шууд явж байгаа хгүй юу. Ямар үлсцэн. Энэ айгүй их юм байна. Өдөөсөн байгаасаа. Бод ингээ солонгос сурдаг оюутнуудын одоо ухаарлын 7 хоног эхэлж захгүй юу? Яг тэгвэл ингээ дараа 7 хоногт ингээ өлөлдөж захгүй юу? Тэгээд ч гэсэн чи миний ухаарлын 7 хоногт нэг ийм л анда. Чи энэ ганцаараа уутаар амар сонсоод хүмүүс дандаа амар одлоо явж байна. Дандаа гадаад хүмүүс айгүй одлоо. Уучтын ирдэг газар болохоор порцн ингээ арай жоохон гэхдээ амар үнэтэй зардаг гэсэн. Тэгээд өнөөдөр дараа хааж очиж юу гэдгөө. Дийлэн газрууд шүү дээ. Гадуур ингээд догбугийн ингээд зарахтаа нөө ногоон цөнгөн байдаг шүү дээ. Ногоон цөнгөн байдаг. Тэгээд үдэм байдаг заяа. Тэгсэн энэ болохоор зүгээр догбугийн савстаал юм байна. Зөндөө идсэн ч гэсэн дахиад энд 2 үлдсэн. Тэр нь дийлэн газар яг адилхан зарж байгаа юм шиг байна. Банш зарж гин. Тэгээд энэ такбар гэдэг дахианы хөл өгдөө штэ. Тим зарж гин. Тэгээд догбуг зарж гин, үдээний зарж гин, кимбаб зарж гин. Энэ бүдүсээ ураа чапчээ гэдгийг зарж гин. Ер нь дийлхэн юм шиг байна. Одоо энийг гэдэг өвчнөний орхиод өөр газар очиж гоё мэднэ. Мэ нэг итгэх хүссэн байгаа. Тэрнийгээ олмоор байна. Маазруудын хажууд иймэрхүү юм зардаг яг нэг иймэрхүү одоо юкинтэй одоо юм ихтэй ажилладаг газар гэх юм. Ийм зардаг ийм газар байхгүй юу? Тэнд нэг гоё юм байсан. Би ингээд тэрнийг хараад яг тэрнийг идэж авчлаг хийсэн байхгүй юу? Тэгсэн чинь хичээл дараад яг тэрнийг идэхэд очсон чинь онгоо үгээс байхгүй юу? Тэр нь заа тэр их ер нь орой онгоод юм шиг үлээ. Тэгээ заа хоёрын хооронд ер нь энд чи хаар нэг мөсөн гоё чэдэрүү гэдэг чи одоо яг албан ёсоор зүй ёсоор энэ дэр идэх гэж бодсохгүй юу. За догбугийн өдөө хоёроо идээд дууссан. Тэгсэн чи бас яг хажууд байсан ах амир нэттэй намайг ярьж харчаад чи солонгос биш үсттэй. Are you not Korea? Нэг ах надаас сууд юм шарсан юм харагдчихжээ. Гэтэ шарсан юм нэгсээ эдмэргүй санагдаад байна. Тэгээ чи ингэ солонгос биш үстэй гэж надаас сууд тийм биш ээ гэд бийсэн чи тэгвэл чи хятад уу гэнэ. Ягаад ингэж нэг юм солонгос биш бол Япон эсвэл хятад гэж боддог юм бол Аз царайтай хахаар ер нь бол энэ тохиолдолд амар олон байд. Би амар их хятад
гэж дуудулж байгаа заа. Монголчууд ер нь бол угаасаа хятадд ингээд дурггүй шүү дээ. Тэгмэд би бол ер нь нэлээх хятад гэж дуудулж байгаа. За цааш явах вэ? Юу идэх вэ? Энэ хоёр гэхдээ нэг тойроод ингээд харсан чаа яг миний идэхийг ингээд аягүй хүссэн юм маань харагдахгүй байна. Би болохоор нөгөө нэг сургуулийн хажууд ингээд юм зарж исэн газраас юм Пикачу харсан ахгүй юу? Пикачу заяа айгүй хөөрхөө. Би тэрнийг идмээрээс ахгүй юу? Тэгсэн чинь байхгүй байна. Тэгэхээр өшөө юу вэ? Кванзан шизон дээр ирэх юм бол тэр нэг мушкабовыг авч идвэл айгүй гоё гэсэн. Тэрнийг очиж харъя. Тэгээд захтанд би юу байдгүй啫. Яг бодсон юм л да. Итэм ороод бэлэн мөнгө авчи да. Ер нь ийм газрууд хэдэж карт уншдаг юм да гэж бодоод. Тэгээд бэлэн мөнгө авах гэж итэм харж явж яснаа. Мартаад шууд ингээд шулуунаа шүүрээд ирсэн. Гэтэ ингээд хамгийн гоё юм нь шүү дээ. Би ингээд одоо селфиник ган дээр уцаа барьцсан ингээд барай явж байгаа байхгүй юу? Дээшээ хараад микрофоноо бариад гэхдээ ингэж явахдаа би юурс ичихгүй байна. Тэр би Монголд ингэ явжсан бол би амар хэцэн заяа. Тэгсэн чинь солонгосчууд угаасаа нөө стрим хийдэг гараад бороод нэг юм цэцэг цаамуудаа хүртлээ. Янз янз бичлэг хийгээд хүмүүс амар ихэд штэ. Тийм болохоор ингэ зөндөөхтэй угаасаа зуулчаад ингэ айгүй их хэсэг учраас хин ч ингэ юу хийж байгаа юм бол гэж ингэ бодохгүй бүгд хараад айлж уу ингэ бичлэг хийж байгаа юм байна гэдэг. Өнгөл бичлэг хийж байгаа юм л гэдэг ингээ өнгө аясаар хинч намайг тоохгүй байгаа надад амар гоё. Нөгөө алдарт лабубу энд зарч хөлгөн аналтаа тэгтээсэн хөөхөн залгнууд вэ. K-pop дэлгүүр байна. K-pop дэлгүүр байна. Ямар өжингөө гейм байна. Энэ одоо юу гоё. Хотог зарж шít. Тэгэхдээ хотог ч ямар. Энэ яг нөгөө солонгосын хүүхдүүдийнх нь иддэг юм чигэрнүүд юм бах та. Солонгос гомь бас зөндөө харагдчихээн. Энэ юу вэ? Хатаасан юмнууд юм шиг байна. Энэ бас хатаасан гүзээлцгэн жимснүү смути байна. За би ерөнхийдөө бол идэх юм нь такбар л идэ гэж бодож байна. Өөр яг нэг тэгээд амар гоё тийм содын юм алга байна. Тэгээд хятадууд ингээд аялаж явахдаа айгүй юм юу яаж явах вэ? Одоо энэ хойно байгаа шүү дээ. Тэр бүгд хятадууд заяа. Бүгд автосанд суугаад ингээд нэг тийм аялын компаниар явж байгаа юм шиг гэх юм уу? Хятадууд ер нь амар их тэгж явд юм лээ. Таиландд очиходоос хятадууд явж байгаа дандаа ингээд сүргээр явдаг заа юу сэнөө. Ерөөсө ганцаараа явж байгаа хятад ерөөсө байхгүй. Хойлоо явж байгаа хятадч байхгүй. Дандаа ингээд гуруулаа нэг бол ингээд бүр гураас ер нь дээшээ дандаа байд юм лээ. Энэ юм оддод иржсэн догбугны газар гинэ. Тэгтээ сансдаг бодоход надад бүр ингээд үдэн догбуг өрөөс өөр юм болдохгүй байна. Нэх гоё ярагдчих байгаа. Солонгос хоолттой яагаад ингэж гоё ярагддаг байна тий. Тэгээд одоо миний идэх байгаа нь болохоор энэ такбар энэ л хороо нөө сүндээ. Их юм болохгүй явж жаад ингээд такбар болчихоо. Одоо идлээ энийг ажицгээе. Би гэдэг угаасаа хэд хоногийн өмнөөс аягүй идмээрээс юм аа. Хүүтэн юм ба шүү дээ. Би ягаад ч юм халуун болох гэж утсан. Манайд дахианаас харбуу. Тэнд ингээ бүгд идсэн шүү дээ. Хоёрын. Тэгээд энэ дээрээ би ингээ янз бүрийн мэдэд хоол шингэхгүй байх уу гэж доо тийм тортой сайд авсан. Иймэрхүү хэмжээтэй 10,000 оны жортой манайх төр болохоор бас ер нь нэг иймэрхүү хэмжээтэй заяа 18,000 гэж гардаг. Тэг ганцаар ирдэг аяга буруу сонголт байсан байна. Өөр хүнтэй ирээд би ингээд бичлэн дээр жоох үедээ үлдснээ тэр хамт ирсэн найз маань ч юм уу найз маань ч юм уу идээд дахиад өөр газар идээд би жоох үедээ ингээд үлдснээ идээд ингээд авсан бол аягүй их юм идэхэр байгаа байхгүй. Одоо энэ ингээд дахиад явдаг хөлнгээ одоо Монголчууд юу амтны хөлмөл нэг хэцүү үстэй. Хэцүү те. Манайд яг халуун байсан бол амар гоё явах юм байна. За одоо тэгэхээр шүтээ десертээр дуусгах хэрэгтэй учраас хэдүүлээ яваад энэхий айгу алдартай мушкапо гэдэг хөхгүй юу тэрнийг очиад. Энэ нэг шардаг бич юу гэвлээ. Энэ нөө макалитай иддэг. Юу вэ? Нэр нь амар ойрхон байгаа юм чи сандгүй гинэ. Энэ хүмүүс эндээс ингээд тэр хүртэл очрлоод ингээд тэр мушка борцоо явж идчихэж байна.
яасан их төсвөр төвчээрвэ. Хажуудд нь яг адилхан байхад ягаад энийг авчихсан юм бэ? Би л энийг л авчихсан. За нэг ийм хөрхөн гомшга борцог авлаа л та. Тэгээд хажуудлынх нь болохоор тэр яг нөгөө нэг алдартай гэдэг газар нэм шиг байна. Бидтэй амар очролт юм мэдэх амар дургүй. Тэгээд солонгочууд сонсдогод мандуугаас айгүй хэдэх юм. Яа за тэгтээ би бүр ингээд зөндөө идлээ подкастлаа идэж байгаа байхгүй юу. Тэгтээ шүү дээ. Одоо нэг л юм идчихвэл яг боллоо. Тэрнийг идчихвэл би тэгэл гэрлүү баярлаа. Тэгээ хаана харсаа сандгүй. Энэ нэг юм сон 4 замын уул зүр шиг байдалтай. Тэгээд яг айл зам руу хаашаа явж юу харснаа юу санахгүй. Ийш явлаа тийш явлаа өгчөөд. Оо энэ яас хөөх юм бэ. Яг нэг тийм солонгос драм дээр гардаг. Йоо ашгүй нэг юм оллоо. Энэ хот ой гэдмээр байсан байхгүй юу? Энэ гэхдээ миний бодсон жоо юмтай биш байна. Уулнаас энэ хот огч ингээд дотроо зүгийн балтай зөө зүгийн бал нь бүр ингээд халуунаараа урсчдаг байхгүй юу? Тэгэхээр аюу гоё дээ. Тэсэн чинь энэ юусоо халуун ч шүү дээ дээрээс нь хот догт зүгийн балч байхгүй. Дотор нь жоохон зүгийн бал байх байна. Гэтэ яа тийм амар хангалттай биш. Вау. Амар том загаснууд шүү дээ. Ер нь бол нэг юм захын мэдрэмж төрж байгаа биз? Тэгээ яг тэр хэсэг нь ингээд амар гоё нөгөө солонгосын гудамжны хоолтой байдаг болохоос яг ингээд бус тэсгээр нь харахаар зүгээр яг ингийн захшгал ер нь ол санагдаж байна надад. Ер нь бол миний яриадсан зүг юм бол ер нь бол энэ мөн л тоо. Нарда хажуудаа бас мингтэй олчлоо уруулын хажуу ингэж юм иддэг байхгүй юу амар санаа. За би ямар ч сан тэн дагаа нэг CMU ороод найзаас байдаг аваад энэ зүгийн балаас салах хэрэгтэй байх гэж бодож байна. Одоо би ингээд CU-гээс найзаас байдаг аваад сууж байгаа байхгүй юу. Сансныг бодоход над руу бүр зөндөө их зүгийн бол асуурч. Тэгээд арчаад хахад улам ингээд нэг юм наалдангтай мэдрэмж өгдөг штеп. Яг тийм мэдрэмж амар их төрөд байна. За тэгээд миний өнөөдрийн бичлэг нэг энэ хүртлээ хэрвээ тэгээд таалагдсан бол лайк болон subscribe хавтын мартаарай. Тэгээд дараагийн бичлэг хүртлээ түр баяртай.